Улс аймгийн өндөр хангас сумын ерөнхий боловч цэцэрлэгийн сургууль 4-р анги монгол хэл багш Ц. Уран Чимэг. Зургийг ажиглаад ярилцаарай. Энэ юуны зураг хүүхдүүдээ бодоорой. Үхэр тэргийг монголчууд эртээр үеэс унлага ашигланд хэрэглэдэг байжээ. Зурагтай холбоотой зөр үгийг олж хэлээрэй. Үнэн үг хэлсэн хүнд хүн өстэй, үхэр унсан хүнд нохоо өстэй. Үннээр явбал үхэр тэргээр туулаад үтсэн гэдэг зөр үгийн аль нь зурагтай ойрхон байна вэ? Хичээлийн сэдэв эхийн далд утгыг илэрхийлэн уншицгаая. Хичээлийн зурдаг эхийн далд утгыг илэрхийлэн тайлбарлаж сурахын тулд далд утга гэж юу болохыг ойлгож авна. Зорилтын хүрээнд нэгт нь сонгосон их зохиолыг унших, хоёрт нь зохиолын орхисон хэсэгт баадрын хэлэх үгийг ургуулan бодож төсөөлөх, гуравт нь төсөөлснөө ярилцаж бичих. Эхийг уншингаа утга мэддэггүй үгийг тэмдэглээрэй. Үнний тухай домог. Уншаад дууссан бол доорх асуултанд хариулаарай. Шавь хүү үнэнд шударах тул багшийнхаа хэлснийг сонсоод юу гэж бодсон байж болох вэ? Төсөөлөн бодоорой хүүхдүүдээ. За саяны зурцлбар дотор хүүхдүүдээ та нарын утга мэдэхгүй үнэнд заллах гэсэн хоёр үг байна. Хоёр үгийнхаа утгыг мэдэж аваарай хүүхдүүдээ. Юу гэж бодсныг тулгацгаая. За төсөөлөд тааруулж тулгасан бол дараах асуултанд бүгдээрээ хариулъя. Нэг талаас шаваа гэдгийг мэдэж гэртээ итгэж үлдээсэн байдаг. Нөгөө талаас эрдэнэ алга болоход шаваас нөөрөх хүн байгаагүй байдаг. Яг энэ үед багш юу гэж бодсон бол багшийн бодлыг таамаглая. За хүүхдүүдээ та нар багшийн бодлыг төсөөлсөн бол төсөөлснөө шалгаж тулгая. За бид нар унших явцдаа утга мэдэхгүй үгийг олж хэлдэг байгаа. Саяны ихэд очих, хоршил, гүтгэх гэсэн 3 үгийн утгыг олж мэдэх байсан. Ингээд тухайн үгийнхаа утгыг олж уншаарай. Эхийн утгыг яагаад үннээр явбал үхэр тэргээр туулааг үзнэ гэсэн үг гэж дүгнсэн бэ? Ярилцъя. Дараах асуултанд хариулаарай. Үхэр туулаа хоёрын аль нь хурдан бэ? Хүүхдүүдээ бүгдөө үхэр туулаа хоёрын аль нь хурдан болохыг ярилцсан. Мэдээж туулаа хурдан тийм ээ. Хизээч үхэр туулааг гүйцэхгүй. Тэгвэл үнээр явбал үхэр тэргээ туулааг гүйцэн гэсэн зургийг утгыг тайлбарлая. Үнээр явна гэдэг нь үнэн шударга байхыг хэлж байна. Худлаа ярьдаггүй бол хожигдож байсан ч шударга байснараа хожино гэсэн санааг илэрхийлж байна.